Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ нэгэн сайхан налгар намрын дулаахан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол Баасан гарагийн өдөр байгаа. Баасан гараг гэдэг бол үзэгчдийн маань хувьд энэ 7 хоногийн ажил үйлсээ өдрөг бүтэмжтэй өнгөрүүлж чадсан сайхан амралтын өдрүүдийг хүлээсэн өдөр байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин яг энэ цаг мөчид 17 цаг 30 минутаас Туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний латрын төв байран дээрээс үзэгч та бүхнийхээ Баасан гарагийн тохирлыг эхлүүлэхээр бид бэлэн болсон байна. За мэдээж тохирол маань үнэн шударга зөв явж байгаа эсэхийг та бүхэн хөндлөнгийн хянагчаар ажиглах боломжтой. За мөн яг энэ цаг мөчид Icon CGM болон үндэсний латрын Facebook хуудасаар шууд шеэрлэгдэн үзэгч та бүхний ариун мэдээр хүрч байгаа илээ. За ингээд бидэнтэй хамтдаа байж байгаа энэ 7 хоногийн сүүлийн буюу Баасан гарагийн тохирлоо үзэж сонирхоод за бус аздан болох боломжийг та бүхэндээ энэ цаг мөчид олгож байна. Миний хаан харагдаж байгаа 5 автомат машин бол 4D, 6D, 642 гэсэн машинууд байгаа. За эдгээр автомат тоглоомудаас бүгдээрээ хамтдаа сонгож тоглоно. За сонгож тоглохын тулд та бас аздан болохын тулд яах вэ гэхээр та тасалбараа эхлээд худалдаж авна. Худалдаж авсан тасалбараа бүгснээр та олоо суглаанд оролцох боломжтой болж байгаа юм шүү. Зарим үзэгчид маань бол Facebook-оор шууд бидний лөө ингээд тоо явуулаад байгаа. Та бүхэн заавал тасалбараа худалдаж аваад бас тоглолтонд оролцох боломжтой байдаг юм шүү. За ингээд уламжлал ясаараа бүгдээрээ 4D-гээс эхлэх болно. 4D маань дотроо 3 төрөлтэйг үзэгчид маань мэдж байгаа. Та 4D-гийн тасалбар худалдаж авсан бол 3 тохиолдолд нь гурвууланд нь оролцох боломжтой. За ингээд 4D-гийн 3 дугаар зэрэгээс өнөөдрийнхээ тохирлыг эхлүүлцгээе. За ингээд 4D-д маань бол 40 ширхэг бөмбөлгийг шилэн хоргонд байрлуулсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөг бол тэгээс 9 хүртэлх цифр одоо 4 удаа давхцаа 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс та яг дарааллын дагуу гарч ирэх 4 бөмбөлгийг тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаага 500 дахин өсгөж авах боломжтой. За ингээд хамтдаа өнөөдрийн хамгийн эхний тохирлоо явуулцгаая. Үзэгчдэд амжилт хүсье. Шилэн гарган маань ердөө 40 ширхэг бөмбөлөг байгаа. Эдгээр бөмбөлгнөөс дөрвийг нь яг дарааллын дагуу тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. За ингээ эхний бөмбөлөг маань гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 7-5 гэсэн бөмбөлгөд одоогоор гарч ирсэн байна. Эдгээр бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадах юм бол тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. Яг 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 4. 7-5-4 гэсэн бөмбөлгөд одоогоор гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. 7 5 4 2. 7 5 4 2 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Эдгээр 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадсан бол та 4D-гийн 3 дугаар зэргийн хонжирт өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа юм шүү. Энд гарч ирж байгаа 4 бөмбөлөг бол мэдээж та бүхний өөрсдийн тань одоо дуртай тоо машины дугаар төрсөн өдөр гих мэдчлэн ямар ч 4 тоо байж болно. Гагцхуу тэгээс 9 хүртэлх цифр бүхий эдгээр нэг цифрээс 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадах хэрэгтэй байгаа. Дарааллын дагуу гарч ирсэн эдгээр 4 бөмбөлгийг та 500, 1000, 2000 дахин өсгөж авах боломжийг 4D та бүхэндээ олгодог. За одоо үргэлжлүүлэн 4D-гийн 2 дугаар зэргийн хонжироо хамтдаа тоглох олон за мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрлсан. За 4D-гийн 3 дугаар зэргийн хонжиртайгаа мөн адилхан дүрмээр яванд гарч ирсэн харин 4 ширхэг бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадвал та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой. За ингээд тохирлоо ялцгаая. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө дөрөвхнийг нь таагаад танд аздан болох бүрэн боломжийг Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латраа та бүхэндээ олгодог. За ингээд эхний бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлгний дугаар 7. Эхний бөмбөлгний дугаар 7. За хоёр дахь бөмбөлгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлгний дугаар 4. 4-7 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирсэн байна. За одоо 3 дахь бөмбөлгийг хамтдаа харах болно. 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 3 дахь бөмбөлгийн дугаар 2. 7-4-2 гэсэн бөмбөлгнүүд яг одоогоор гарч ирлээ. 7-4-2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол аз дагуулсан 4 дахь бөмбөлгийн дугаар 6. 4 дахь бөмбөлгийн дугаар 6. За 6-гийн тооны дор 6-аас агааг үзэгчд маань харж байгаа. Ингээд 7 4 2 6
7, 4, 2, 6 гэсэн бөмбөлгүүдийг та яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Ингээд магадгүй таарсан үзэгч байвал танда баяр хүргье. Та 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байна. За өргөжлөлтөнд 4D-ийнхаа 1-р зэргийн хонжуурыг хамтдаа тоглох болно. Яг одоо тохирол маань явагдана. За мөн адил шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөг бол нэг цифрээс 4 удаа давхцсан. Та хэрвээ нэгийн тон дуртай болол 1 гэсэн 4 бөмбөлөгч одоо бүглэх боломжтой байгаа юм шүү. За энэ бол жишээ байсан шүү үзэгчтэй. За одоо эдгээр бөмбөлгийг бол эргүүлснээр энд автоматар 4 ширхэг бөмбөлөг гарч ирж байгаа. Эдгээр бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу тааж чадхал юм бол 4D-ийн 1-р зэргийн хонжуур тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах болно. За ингээд тохирлоо явуулцгаая. За 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань яг одоо эргэлдэж байна. Эдгээр бөмбөлгнөөс та дурын 4 тагаа таагаад тавьсан бацаагаа 1000 дахин 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болдог. 4D-ийн 1-р зэргийн хонжуурын эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. За 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. 2 дахь бөмбөлөгний дугаар 4. За бидэнтэйгээ хамтдаа үзэгчдэд дахин баярлалаа. Түрүүн бага зэргийн техникийн асуудал гарсан үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье. Тэгээд 4D-ийн маань 1-р зэргийн хонжуур дээр 7, 4, 9, 7 гэсэн бөмбөлгүүд яг дөнгөж гарч ирээд бас техникийн саатал гарсан. Тэгээд үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийнхаа өмнө хэлсэн бидэнд бол хөндлөнгийн хянагч нар байнга одоо үзээ сожигдаг гэсэн. Тэгээд хөндлөнгийн хянагч нар маань бол үүнийг гэрчилж байгаа. За хөндлөнгийн хөндлөгчдийн маань бас алга ташгах чимээ та бүхэндээ гарсан баха гэж итгэлтэй байна. За 4D-ийн маань 1-р зэргийн хонжуурын хувьд бол 7, 4, 9, 7 гэсэн бөмбөлөгнүүд гарч ирсэн. Эдгээр 4 бөмбөлөг яг дарааллынхаа дагуу таарч чад байх юм бол та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За өргөжлөлт бүгдээрээ хамтдаа 6D-гээ тоглох болно. 6D jackpot-ийн маань хувьд бол та 50 сая төгрөг хожих боломжтой, хамгийн багадаа 1500 төгрөгийг хожих боломжтой. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлгийг шилэн хоргондоо байрлуулсан байгаа. Нэг цифрээс 6 удаа давхцсан гэсэн үг. За жишээлх юм бол тэг гэсэн тоонууд бол 6 удаа байгаа гэсэн юм шүү үзэгчтэй. Тэгээд эдгээр бөмбөлгнөөс та яг 6 ширхэг бөмбөлгийг дарааллынхаа дагуу таарч чадвал 50 сая төгрөг хожино. За эхний 2, сүүлийн 2 гэх мэтчлэн та орон ахих шатаар таах юм бол хамгийн доод нь 1500, за тэгээд 150,000 сая 500 мянган төгрөг хүртэлх хожих боломж ал таныг хүлээж байгаа маа. За ингээ хамтдаа 6D jackpot тоглоцгаая. Магадгүй энэ 7 хоногт 50 сая төгрөгийн эзэн тодрох юм шиг сэтгэл надад төрж байна. За ингээ хамтдаа тоглоцгаая. За ингээд 50 сая төгрөгийг шалгаруулах 6D-ийн маань эхний бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. За 4 гэсэн бөмбөлөг 6D-ийн эхний бөмбөлгөөр гарч ирсэн. Одоо 2 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 2 дахь бөмбөлөг. 2 дахь бөмбөлөгний дугаар 9. 2 дахь бөмбөлөгний дугаар 9. 49 гэсэн бөмбөлгийг та яг энэ дарааллын дагуу таарч чадсан бол та 1500 төгрөгийн эзэн болж байгаа. 49 гэсэн бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу тааж чадвал та 1500 төгрөг хожиж байгаа юм шиг. Энэ бол урмын хонжуур байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 4, 9, 8 гэсэн бөмбөлгүүд яг дарааллын дагуу таарч байвал та 15,000 төгрөгийн эзэн болж байгаа юм а. Яг энэ 3 бөмбөлийг дарааллынхаа дагуу таарч чадсан бол та 15,000 төгрөг хожиж байгаа. За 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 5. 4 дахь бөмбөлөгний дугаар 5. 4, 9, 8, 5. 4, 9, 8, 5. Энэхүү 4 ширхэг бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу таарч чадах юм бол 150,000 төгрөг таних.
За ингээд 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 2. 5 дахь бөмбөлөгний дугаар 2. За энэхүү 5 оронг та яг дарааллын дагуу тааж чадсан бол сая 500 мянган төгрөг таних сая 500 мянган төгрөгийн эзэн болж байна гэсэн. 4 9 8 5 2 4 9 8 5 2 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн бол 50 саяыг тодруулах 6 дахь бөмбөлөгний маань дугаар 8. 6 дахь бөмбөлөгний маань дугаар тэг байна шүү зочтой тэг. 6 дахь бөмбөлөгний дугаар тэг. 4 9 8 5 2 тэг. 4 9 8 5 2 тэг гэсэн бөмбөлгүүд яг дарааллынхаа дагуу таарч байгаа юм бол та 50 сая төгрөгийг хожиж байгаа. За үзэгч та бүхэндээс тоо гарч ирж байгаа хооронд танилцуулж байсан шүү дээ. За эхний 2 бөмбөлөг 1500, дараагийн 2 бөмбөлөг 15000 гэж хэлж байсан болвол за яг сүүлийн 2 орон за тэг 2 гэх мэтчлэн 5 гэсэн эдгээр бөмбөлгүүд яг араасаа мөн таарж байгаа юм бол та 1500-аас 50 сая төгрөгийг хожих боломжтой болж байгаа юм а. За 6 тийм маань бол танд маш олон боломжийг өгдөг. Энэ дундаас л азтангууд нэлээд тодорсон гэдэгт бол итгэлтэй байна. За өргөжлүүлэн бүгдээрээ хамтдаа хамгийн өндөр шагналын сантай 120 сая төгрөгийн шагналын сантай 642 жекпотыг тоглох болно. Энд бол 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг цифрыг бид байрлуулсан байгаа. За эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс гарч ирсэн 6 бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр хэрвээ таарж байгаа юм бол та 120 сая төгрөгийг хожих болно. За мөн 6D42 маань нэг онцлогтой тэр нь бол мэдээж бонус бөмбөлөг байдаг. Байнга тоглодог үзэгчид маань мэддэг. За харин анх удаага тоглож байгаа үзэгчтэй хам бол би яг одоо бөмбөлгнүүд гарч ирж байгаа хооронд та бүхэндээ тайлбарлан хүргэх болно. За ингээд 6D42-ыг эхлүүлцгээе. Хамтдаа тоглож азаа үзцгээе. За 1-ээс 42 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань эргэлдэж байгаа. Эдгээр 42 бөмбөлгнөөс та дараалал авт харгалзахгүйгээр 6 бөмбөлгийг таарч чадах юм бол та 120 сая төгрөгийг хожих болно. За ингээ эхний бөмбөлөгний дугаар 15. 15 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За дараагийн бөмбөлөгний дугаар 25. 15 25 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. 15 25 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 3 дахь бөмбөлөгний дугаар 38. 3 дахь бөмбөлөгний дугаар 38. 15 25 38 гэсэн бөмбөлгүүд одоо манай үндсэн 3 бөмбөлөг байгаа. За харин та бүхэндээ түрүүн тайлбарлаж байсан бонус бөмбөлөг 7 дахь бөмбөлөг маань энэ 3 бөмбөлөгтэй таараад дараалал харгалзахгүйгээр таарж байгаа юм бол урмын хонжир алга 100000 төгрөгийг хожих боломжтой байгаа юм шүү. За 4 дахь бөмбөлөгний маань дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 31. За тэгвэл 5 дахь бөмбөлөгний маань дугаар 27. 5 дахь бөмбөлөгний маань дугаар 27. 15 25 38 31 27 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Одоо 6 дахь бөмбөлөг гарч ирнэ. 6 дахь бөмбөлөгний дугаар 18. 6 дахь бөмбөлөгний дугаар 18. За эдгээр 6 бөмбөлөг бол манай үндсэн 6 бөмбөлөг байгаа юм шүү. Эдгээр 6 бөмбөлөг дараалал авт харгалзахгүйгээр таарч байх юм бол та 120 сая төгрөгийн эзэн болжээ гэж өөрийгөө тооцож олно. За харин бонус бөмбөлөгний маань дугаар 36. Баасан гарагийн маань тохирлын бонус бөмбөлөгний дугаар 36. За ингээд эдгээр 7 бөмбөлөг гарч ирснээр 6D жекпотын аздангууд 642 жекпотын маань аздангууд тодорсон байгаа юм. Тэг үзэгч та бүхэндээс тоглолтын дундуур бонус бөмбөлөг ямар учиртай та ямар тохиолдолд хэдэн төгрөг хожих вэ гэсэн багахан тайлбарыг хүргэсэн. Тэгээд мэдээж үзэгч та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн 4D 6D 642 гэсэн манай тоглолтуудаа сонгоод за эсвэл гурвуулангийн сонгоод азаа үзэх бүрэн боломжтой юм шүү. Та өөртөө хамгийн ойр байрлах цэгүүдээс тасалбараа худалдаж аваад идэвхжүүлснээр та тоглолтонд оролцох бүрэн боломжтой даваа савг баасан гараг бүрийн 17 цаг 30 минутанд Icon Gaming болон үндэсний лотерейн Facebook хуудасаар шеэрлэгдэн та бүхэндээ энэ цаг мөчид шууд хүрдэг байлээ. Ингээд энэ 7 хоногийн тохирол маань үгээр өндөрлөж байна. Үзэгчдээ та бүхэн дундаас маш олон азтан төрсөн гэдэгт итгэлтэй. За магадгүй даваа гарагийн цоо шинхэн тохирлоор бас азтнууд тодорно гэдэгт ч мөн итгэлтэй байна. За ингээд бидэнтэй хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохирлоор иргэн уулзлаа. Баяртай. Та бүхнийг үргэлж аз ивэг.